Урайнаа бэлдээ гараагаар эхэл зүрх сэтгэлийг оюун бодлоо семинарын дондор бол ярих боломжгүй. Гарна. За тэгээд семинар дуусны дараа та бүхэн өссөн зүйлээ асууж болно. За тэгээд нэг цагийн туршид өөрсөндөө хөрөнгө оруулсан, үн цэнтэй мэдээлэл олж авсан цаг байх болтугай гэж хэлмээр байна. За тэгээд сургалт семинарыг мэдээ сайн ойлгохын тулд чимээгүй төвлөрч сонсох боломжтой утсаа хөдөлгөөнгүй газар тавиад бүгдээрээ сонсоорой. За ингээд туул Star Master-ыгаа бүгдээрээ урьцгаая. Одоо нэгтгэл. За сайн байцгаана уу? За арай минь. За Star Master туулна. За та бүхэндээ өнөөдөр Atomic-ийн маркетингийн төлөвлөгөөг танилцуулахаар бэлдсэн байна. Тэгээд манай багийн хувьд, Ариул багийн хувьд бол онцлогтой бүгд орон нутагт дийлэнх багууд маань байдаг. Тэгэхээр орон нутгийн лидерүүдэд бол тасралтгүй одоо энэ нөгөө маркетинг сонсох хэрэгтэй байдаг боловч орон зайн хувьд холоосоо болоод болдоггүй. Гэхдээ Zoom семинараар дамжуулаад бид нэг нэгнээсээ урам зориг авах итгэл үнэмшлээ олж авах, цаашдаа туршлага олж авахын боломж бол байдаг. Тэгэхээр энийг ашиглаад өөрийн одоо энийг сонсохыг хүсэж байгаа энэ хүмүүстэй тасралтгүй одоо мэдээллийг хүргэж ажиллавал бид нар бүгдээрээ нэгэн зэрэг хамтдаа одоо амжилтыг бүтээх юм боломж бол байдаг шүү гэдгийг энэ түрүүнд бол хэлмээр байна. За миний хувьд бол 2022 оны 9-р сарын 22-нд Atomic-ийн бизнесийг одоо эхлүүлжсэн. Гэхдээ Atomic-тай учирсан нь бол 2013 оноос хойш одоо бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглэж эхэлсэн. За ингээд 19 жилийн турш, 10 жилийн турш ингээд бүтээгдэхүүн хэрэглэснээсээ
бол тий Атомид бол сэтгэл үнэмшил маань бат суусан ийм хэрэглэгч гишүүн байсан. За ингээд 22 оны 9-р сард яг 100% Атомид цагаа гаргаад бүтэн цагаар бол ажиллаж эхэлсэн байгаа. За мэдээж хэрэг бол эхний одоо эхний одоо 1 жилийн хугацаанд бол тийм амаргүй байсан. Атомыг бол Атомын Монголд танигдаагүй. Хичнээн би өөрөө сайн мэддэг байгаа боловч бусад хүмүүс бол Атомыг мэдэхгүй байсан болвол одоо шинээр энэ бизнесийг эхэлж байгаа хүмүүсийн хувьд бүх зүйл одоо тий бараг бэлтгэгдсэн гэж болж болно. Бүтээгдэхүүнийг бол Монголд маш сайн таньдаг болсон байна. За мөн тий Атомын бизнесээс мөнгө одоо тий орлого олж байгаа. За багаа томруулаад ингээд лидер болоод явж байгаа маш олон хүмүүс төрөн гарсан байгаа учраас та бүхний маань одоо шинэ ялангуяа одоо хэрэглэгч гишүүд маань цаашлаад бизнес гишүүн болохоор одоо шийдвэрээ гаргахад хэцүү байгаа бол та бүхний өмнө бүх зүйл одоо нээлттэй болсон байна. Монголын одоо салбар ч гэсэндээ мэдээж хэрэг 2 жилийн хугацаанд маш том одоо тэгээ датаг бий болгож бол бас чадсан байгаа. Тэгэхээр яг вэ гэхээр бидний та бүхнийг алдахгүй байх нь боломжийг бүх нөхцөл талаас нь бүрдүүлж гисэн байна. Тэгэхээр яг вэ гэхээр спонсоруудтай итгээд спонсоруудаа дагаад бүх одоо зүйлээ Атомид зориулахад маш хурдан амжилт ирэх боломж байна. За мэдээж хэрэг амжилтыг бүтээхийн тулд бид нар Атомигийн маркетингийн одоо төлөвлөгөө буюу бидний одоо арга барилаа маш сайн мэдсэн байх хэвээр. Аливаа зүйл хаана хүрэхээ мэдэх юм бол яг уу тий хаа хүрэхээ мэдэх юм бол явах жимэн угаасаа аяанда зураач тий ямар нэгэн зүйл эцсийн зорилгоо тодорхойлоогүй байгаа хүмүүсийн хувьд аливаа жижиг бэрхшээл мэт санагддаг. Том зорилгоо тодорхой болгоцсон хүний хувьд дунд нь таарлаж байгаа бэрхшээл болгон тийм хэцүү зүйлүүд бол биш болж хувирдаг. Тэгэхээр яг уу гэхээр бүгдээрээ эцсийн зорилгоо тодорхой болгоод зорилгынхаа төлөө өдөр болгон хийх ёстой Атомигийн 8 дадал гэж байдаг. Тэр 8 дадлаа хэрэгжүүлээд цагаа зарцуулах юм бол тэр хэмжээгээр нь шагнална өсрөнгөө одоо өсрөнгүүгээр одоо тий ихээр ирдэг бас юм онцлогтой бизнес байдаг юм байна. За одоо маркетингийн планаа эхэлцгээе. За Атомигийн маркетинг бол бусад сүлжээний бизнесүүдтэй одоо харьцуулахгүй маш олон давуу талуудтай бусад сүлжээний бизнесүүдэд байдаг хүнд хэцүү зүйлүүдийг байхгүй болгоно гэж хамгийн анх Атомигийн үүсгэн байгуулагч Пак Англи ерөнхийлөгч маань энэ маркетингийг бол зохиосон байдаг. За ингээд Атоми бол яг нь одоо онлайн дэлгүүрийн нэм бизнес байгаа. Гэхдээ маркетинг нь networking маркетинг буюу сүлжээний бизнес амнаас ам дамжин бусдад одоо тий хүргэгддэг ийм онцлогтой одоо бизнес байгаа. Та бүхэн тэгэхээр яах нь сүлжээний бизнес гэхээсээ илүү онлайн дэлгүүртэй боллоо гэж бол ойлгож болно. За онлайн дэлгүүртэй болохын тулд бид нар юу хийх ёстой вэ гэхээр 5 мэдээлэлээ өгөөд энэ дэлгүүрт эхний ээлжинд бүртгүүлдэг. За ингээд дэлгүүрлээ одоо бүртгүүллээ. Бүр яадаг байх нь үнгүү бүртгэдэг байх нь тийм ээ. За ингээд үнгүү бүртгүүллээ бид нар Атомигоос одоо хэрэглээнүүдээ сольж эхэлнэ. Савн шампунь ангижруулагч wok тий за мөн цаашаад эмэгтэйчүүд бол гоо сайхан за тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд гих мэтчлэн тогоо шанах савс болго цахилгаан бараа энэ болгоныгоо Атомигоор сольснороо бид нар өөрийн гэсэн бизнестэй болох юм боломж байдаг. Атомид үнгөө бүртгүүлснээрээ та өөрийн гэсэн дэлгүүртэй дэлхийд даяар юм том дэлгүүртэй болж байгаа. Харин тэр дэлгүүрээсээ бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд түгээж энэ хэрэглэгчийн бүлэгнийг бий болгох уу? Ингээд орлого олох уу? Эсвэл зүгээр би өөрөө хэрэглээ сайн чанартай одоо өндөр чанартай бүтээгдэхүүн хэрэглээд байж ах уу гэдэг хоёр сонголт байгаа. Гэтэ бидний одоо тий бусдад санал болгодог бүтээгдэхүүн маань маш өндөр чанартай мөртлөө маш хямд үнэтэй буюу ингээ нэг одоо дундаж амьдралтай Монгол айл бол бас тэртэргүүл худалдаж авдаг тэр үнээр нь ихтгүүрт байдаг шиг тийм өндөр чанартай бүтээгдэхүүнийг санал болгодгоороо давуу талтай байдаг. За үнгөө бүртгүүлээ. Жилд нэг удаа эдийгээ баталгаажуулахад л болно.
За бид нар бол одоо юу гэдэг нь те одоо билет тоглолт үзье гэхэд шопигоор ч юм уу те тикет гэмээр заавалчгүй орж бүртгүүлж иж одоо тоглолтынхаа билетийг захиалдаг болсон. За мөн яаж вэ? Ийм Монголиагаар орж заавалчгүй баталгаажлалт хийгдчихэж одоо бид нар бичиг баримтын одоо бүрдүүлэлтүүд хийгддэг болсон байна ч тийм. Тэгэхээр бид нар энд бол үнэгүй бүртгүүлээд тухайн одоо аппликейшн ч юм уу тийм вебсайтыг ашигласнараа одоо амьдралынхаа одоо хэв маягийг хялбаршуулж байгаа. Цагаа хэмнэдэг болсон байна. Тэгвэл энэ шиг л яг үнэгүй бүртгүүлээд та ийм өөрийн гэсэн ийм хэрэглээний вебсайттай болж байгаа. За мөн цаашлаад эндээсээ бас бизнес болгож болох юм боломжийг олгосон гэсэн үг. За тэгвэл энэ бизнесээ бид нэр дэлхийд даяар хийх боломжтой байдаг. За бүх дэлхийн нэг кодтой буюу бас нэг системтэй нэг маркетингтай байдаг. Бид нар өнөөдөр Монгол бүртгүүлээд Монгол бизнесээ эхлүүллээ гэд яг уу яг энд хийж байгаа зарчмаараа дэлхийн аль ч оронд очоод яг энэ маркетингийнхаа дагуу багаа удирдаад ажиллахад болдог. За дэлхийд зохиогдож байгаа Атомигийн бүх сургалт семинарууд яадаг вэ гэхээр нэг яг зарчмаар нэг системээр явагдаж идэг. Бүгд нэг дэс дараалалтай байдгаа гэж ойлгоход болно. За мөн хоёр багийг бүрдүүлдэг. Энэ маань одоо сүлжээний бизнесийн binary system гэж байдаг бол өөрөө удирдахад хялбар юм систем байдаг. За мөн яадаг үлээ сүлжээний бизнесүүдийг хийгээд эхлэхэд биднэрт нэг том бэрхшээл очирдаг. Биднэрт биш тий бусдад нэг том бэрхшээл очирдаг. За түүнийг бас шийдэж өгсөн байх нь буюу сар болгон одоо тий заавалч тийм юм худалдаж аваа гэдэг бол тийм норм хязгаар тийм дүрм бол байдаггүй байх нэ. За мөн дараагийнх нь хувийн оноо устгахгүйгээр хадгалагддаг зарчмаар явдаг. Бидний хэрэглээ болгоно өөрийн айдигаар худалдаж авлаа. Тэр маань яадаг вэ гэхээр тасралтгүй оноо нь хуримтлагдана уу гэхээс биш хизээж устдаггүй байгаа. За дараа нь ашигласны төлбөр болон сургалтын төлбөргүй гэж байна тийм ээ. За бид нар Atomi Mobile гэдэг юм уу тий Atomi Shop гэсэн хоёр аппликейшнийг ашиглаж дэлгүүрийн бизнесээ эрхэлдэг. За энэ дэлгүүрийн бизнес маань нийтдээ 600 гаруй одоо тий дэлгүүрт маань 600 гаруй өндөр чанарын нэг төрлийн бүтээгдэхүүн байгаа. За ингээд энэ дэлгүүрийг ашиглалаа гэд энэ дэлгүүрийг нээлээгээд бид нар тий энэ та нар энийг ашиглаж орлого оллоо гэд биднээс нэгж төгрөгийг авдаггүй байх нэ. Жил болгоны одоо хураамж ч гэдэг юм уу те эсвэл анх удаа бүртгүүлсний хураамж гэх мэт зүйл байдаггүй. За мөн одоо мигаас үүдж байгаа аливаа сургалт семинарууд бүгд үн төлбөргүй болдог. Дараа бас онцлогтой. За мөн төв компани маань одоо гишүүдээ зөвхөн бизнестэй одоо цагаа зарцуулах бүх боломжийг олгож өмнөөс маань сургалт семинаруудыг маань мөн зохион байгуулж одоо төвийн үйл ажиллагааг дэмжиж өгч байдаг бас юм онцлогтой байгаа. За мөн шууд бизнес болгон ашиглах боломжтой гэж тий эхлэх мөнгө шаардлагагүй. Яасан үнэгүй бүртгэгдсэн тий тэгээд ямар нэгэн одоо сургалт семинар суулаа гэд мөнгө төгрөг биднээс авахгүй байх нь. За тэгэхээр яг гэхээр бид нэр оосод савн шампуна сольж бизнестэй хөрөнгө оруулдаг. За мөн цагаа зарцуулж хөрөнгө оруулахад л хангалттай байдаг байх нэ. За мөн 8-нд нь хязгааргүй ш гэж байгаа тий дэлхийд даяар нэг ID-д ор. Одоо жишээлбэл би одоо тий туул гэж хүн байлаа гэхэд өөрийнхөө ID-гаар өөрөө одоо Монголоос бүртгүүллээ. Цаашаа дэлхийн аль ч улсаас одоо тий тухайн улсын иргэнийг болон тухайн улсад амьдарч байгаа Монгол хүмүүсийг тухайн улсад амьдарч байгаа гадны иргэдийг одоо ингэж тий ууржин одоо дэлгүүртээ гишүүн болгож өрөх боломжтой гэсэн үг. Тэгээд тэр маань хязгааргүй шатаар одоо бүртгэгддэг гэсэн үг ээ. За мөн хязгааргүй хоригдлож байгаа. Энэ маань таны хоёр багийн худалдаа авалтын оноо устдахгүй хоригдлогдож идэх танд урамшуулал болон боллоо одоо устдаггүй гэсэн үг байгаа. Тэгвэл хязгааргүй шаттай гэдэг 8 дугаар онцлог нь байсан тийм ээ. Тэгвэл энэ маань одоо ямар ч байдаг вэ? Юу гэсэн үг вэ гэхээр за өөр бусад сүлжээний бизнесүүдэд хичнээн одоо энэ binary систем буюу хоёр багийн систем байлаа гэхэд одоо энэ үе шатаадаар хувааж идэг, хязгаарлаж идэг бас юм онцлог байдаг юм байна. За одоо би өөрөө ингэ бүртгүүллээ тийм ээ. Би баруун зүүн багтаа одоо хамгийн ихнийхээ хүмүүсийг бүртгүүллээ. Тэгвэл тэр хоёр маань хоорондоо параллел буюу нэгдүгээр үе гэж явдаг.
За дараагийнх нь тэр хоёрын доороос нэг хүн бүртгэлээ гэхэд хоёрдугаар үе шат гэж явж байгаа. Бид нэр мэдээч хэрэг яг хоёрхан хүн бүртгээд бол дуусна гэж байхгүй ч бидний хүрээлэлд хэдэн зуун хүн байдаг. За хамгийн багадаа л нэг хүний ард 250 хүн байдаг гэж үздэг байхгүй. Тэрийгээ яг 125 125 нь хувааж бүртгэе гэхэд бид нар энийхээ доороос л бүртгэх боломжтой шүү дээ. Дээдэргүй атомын маркетинг хоёрхан багийг бүрдүүлдэг учраас. За ингээд доошоо яах нь бид нар 125 үе хүмүүсийг бүртгэх боломжтой байх нь шүү дээ. Тэгвэл тэр 125 үеэс бид нар худалдаа авалт хамгийн доод нь 125 дахь үеийн хүн худалдаа авалт хийлээ гэхэд бид нар дээр байгаа 124 хүнд нь бүгдэнд нь 100% оноо нь тараагдчих. Тараагдж чаддаггүй байх нь тийм ээ өөр сүлжээнүүдэд бол. Гэтэл атомид болохоор 100% оноогийн тараагдчихдаг. За энэ хамгийн доотлын хүн за энэ дээр бол зурган дээр 5 дахь үе шатны хүн харагдаж байна тий. За ингээд 5 дахь үе шатн дээр бүртгэгдсэн хүн онооны худалдаа авалтыг хийлээ гэхэд тухайн хүнийх нь хувийн оноо болоод дээр байгаа бүх хүнд нь оноо нь 100% тараагдчихдаг. За 5 дахь үеийн хүн 100 мянган оноо худалдаа авалт хийлээ гэхэд яг нь 4 3 2 1 за надад хүртэл 100 мянган оноогоор тараагдаад дээшээ бас надаас дээшээ бүх спонсоруудад маань 100 мянган оноогоор тараагдж идгээрээ даваад талтаа. За ингээд мэдээж хэрэгтэй бид нар бас яг гэхээр энэ бизнесийг эхлүүлэхэд бид нар тодорхой ихтгэл хэрэгтэй. За энэ бизнесийг гол авч явж байгаа тулгуур маань юу вэ гэхээр Atomy компани байгаа тийм ээ. Atomy бол 2009 онд үүсгэн байгуулагдсан. За үүсгэн байгуулагдахдаа хоёрхан бүтээгдэхүүнтэй эхэлж байсан. За одоогоор бол 16 жилийн ийм түүхтэй ийм бизнес гайх нэ. Тэгвэл 16 жилийн түүхэн 600 гаруй өндөр чанарын бүтээгдэхүүнтэй болсон байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бүхэл зүйл байна. За өглөө бослоо тий мэдээж гараа угаалаа, шүдэ угаалаа, нүрээ угаалаа, найл орлоо тий бицлээ яах юм. Найлын цаас хэрэглэн эсвэл бидээгээрээ угаана. Энэ болгон ч Atomid байж байгаа. За тэгээд найлаасаа гарлаа тий өглөөний цайгаа идэж уuna. Юу тийм тий шүлөө хийх бүх юмнууд Atomid байж гэн өглөөний бэлэн хоолууд нь хүртэл байж гэн. За ингээд дараа нь эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд хэрэглээд эрүүл мэндэд дэмжлээ ажилдаа очлоо. Гэтэл бас хэрэглэх зүйлүүд нь бүгд Atomid байж байгаа байхгүй. Тэ ажлын офис хувцснууд маань хүртэл байж. Ингээд бид нар тэгээ өндөр чанартай энэ олон өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг биднэрт зэвсэг болгож энэ бизнесийг эхлүүлэхэд маань түшиг болгож гаргаж өгч байгаа. Багаж маань бол бүтээгдэхүүн байдаг. Бүтээгдэхүүнийг маань Atomy компаниас судалгаа шинжилгээ хийгдэж маш өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг онлайн дэлгүүрээр байршуулж өгдөг. Болохоос биш өөртөө бол энэ үйлдвэрлэгч компани биш байдаг. За ингээд үйлдвэрлэгч компани байлаа гэхэд ямар сул тал байдаг вэ гэхээр мэдээж нэг түүхийн эдээс гаралтай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх хэрэгтэй болдог. Нэг түүхийн эдээс гаралтай гэдэг яг хязгаарлагдмал ийм бүтээгдэхүүнүүдтэй байна гэсэн. Гэтэл Atomy бол дэлхийд хамгийн сайн түүхий тааны хамгийн сайн чанарын хамгийн сайн технологи хаана тэр болгоныг олж илрүүлээд бүтээгдэхүүнийг Colmar B&H-ийн үйлдвэрт үйлдвэрлүүлэх юм уу? Эсвэл тухайн үйлдвэр нь маш сайн үйлдвэрлэдэг бол нэг үйлдвэрээс нэг бүтээгдэхүүнийг авч онлайн дэлгүүрээр байршуулдаг. За мөн өөрийн салбар компани байгуулсан улсуудаас шилдэг бүтээгдэхүүн нэгийг авч энэ онлайн дэлгүүрээр байршуул тухайн улсын бас эдийн засагт хувь нэмэр оруулж идгээрээ онцлогтой. Тэгэхээр яах нь муу бүтээгдэхүүн байх ямар ч боломжгүй байна гэсэн үг. За ингээд сайн бүтээгдэхүүнүүдийг бид нар санал болгодог. Энэ Atomy компани маань тасралтгүй яасан байх нь орлого нь өссөн үзүүлэлтэнд харагдчихэв тийм ээ. За энэ бол 2021 оны үзүүлэлтэй 2.2 их 80 оны орлого. За энэ үзүүлэлтээр дэлхийн топ 100 компани шилдэг топ 100 сүлжээний бизнесийн шилдэг 10 дотор багтсан байдаг. 2030 он гэхэд нэгт бичигдэхээр ингэж зорин ажиллаж байгаа энэ компани байх нэ. Тэгэхээр бид нэр Atomid бүрэн 100% итгэж болох нь. За ингээд Atomyгоос авах урамшууллуудын маань хувьд гэх юм бол нийтдээ 4 төрлийн урамшууллыг авдаг. За тэгээд Atomy бол яадаг вэ гэхээр илүү их гишүүдтэй
илүү их орлогыг бий болгож, за энэ бизнесээ санаа зовохгүй ажиллах тэр боломжоор нь хангаж өгч байдгаараа бас их онцлогтой. Буюу одоо дөрөв дэх урамшуулыг харж байна те та бүхэн сургалтын төвийн урамшуулагч. За сургалтын төв гэдэг маань бол тэгээ тодорхой болцлыг хангасан гишүүн энэ сургалтын төвийг нээх боломжтой байдаг. Ариул багийн хувьд анх бол 2хан төвтэй эхэлж байсан баг маань одоо нийтдээ 11 ийм орон нутагт салбар төвүүдтэй болж ингэж өргөжөж ажиллаж байгаа ийм бас маш сайн баг байгаа. Монголын одоогоор бол 3 одоо тэгээ 4 Star Master-ийн 3 нь одоо манай багаас энэ төвүүдээс төрөн гарсан бас юм онцлогтой байна. Тэгэхээр сургалтын төвийн үйл ажиллагааг явууллаа гэд Atomic компаниас тодорхой одоо нийт борлуулалтын онооных нь тий 6% бас урамшуулдаг байх нэ. За ингээд мөн онооны урамшуулалт, цолны урамшуулалт, цолны бэлэг гэсэн бусад 3 урамшууллуудыг бас өгдөг байх нь. За ингээд нийт PV онооны 44%-ийг гишүүдийнхаа одоо онооны урамшуулалт тарааж идэг бол нийт PV онооныхоо 20%-ийг цолны урамшуулалт бас зарцуулж байдгаараа онцлогтой байх нэ. За өнөөдөр бол бид нар онооны урамшуулалт, цолны урамшуулалт, цолны бэлэг, за мөн бизнесийн дэмжлэгүүдийн талаар та бүхэнд одоо тий хэрхэн ажиллаж, хэрхэн одоо энэ урамшуулалтыг авах боломжтой вэ гэдгийг бол танилцуулна. За түрүүн тайлбарсан тий binary system гэдэг. Сүлжээний бизнесүүдэд маш олон одоо юм системүүд байдаг. За тэгээд түүнээс binary system буюу хоёр багийн одоо аргачлалаар Atomic ажилладаг байх нэ. За Atomic өнгөө бүртгүүллээ. За нэгдүгээр өөрөө маш сайн хэрэглэнэ. Хоёрт нь юм бол бүтээгдэхүүн одоо бусдад сайн таниулна. За бизнесээ мөн танилцуулна. За ингээд хэрэглэгчийн багийг бүрдүүлэх нэ. Гэт мөн яг гэхээр өөрөө тасалдгүй хэрэглэг аваад хувийн оноогоо цуглуулна. За өөрийн ID-гаар худалдаа авч байгаа бүтээгдэхүүн болгоно нас цугларж байгаа оноо нь болохоор хувийн оноо болж явдаг. За хувийн оноо бол дээд хязгаартай гэж түрүү хэлжсэн тийм ээ. За хувийн оноо 2,400,000 PV оноо болоход дахин одоо өөрийнхөө ID-гаар худалдаа авалтгийг шаардлагагүй болдог. Ингэснээрээ бид нэр хувийн оноо 2,400,000 PV оноо болсноос эхлээд Atomic-ийн шар нэрөөс мастераас Imperial Master болох энэ бүх боломжоо нээдэг гэсэн үг. За Atomic-ийн дээд орлого болох 100 сая воны орлогыг бас авах эрхээ нээдгээ гэсэн үг. 2,400,000 PV оноо гэдэг бол тийм бас их оноо бол бас биш байдаг. За маш сайн зөв зохион байгуулах юм бол одоо тий ганцхан эхний цолон дээрээс эхлээд хувийн оноогоо дүүргэх юм боломж бол бас Atomic байдаг байх нэ. За ингээд одоо Atomic-аас урамшуулал авах нөхцөл бол хувийн оноо биш. Хувийн оноо бол аль цолонд очих уу? Хэдэн төгрөгийн орлого болох вэ гэдэг гол нөхцөл болдог бол багийн оноогоор бид нар урамшууллуудыг авдаг ийм онцлогтой. За онооны урамшуулал гэж тийм ээ. За онооны урамшуулал маань зүүн болон баруун багта одоо хэрэглэгч гишүүд маань худалдаа авалт хийснээр оноонууд нь цугларч эхэлгэн байна. За ингээд 5, 10, 20, 30 тий ингэж багаар цугларсаар агаад баруун зүүн багта 300,000 PV оноог тий аль нэг багийн хамгийн доод оноо 300,000 PV оноо болсон байхад Atomic-аас эхний урамшуулал буюу 60,000 воны урамшууллыг авах эрх нэгдэг. Atomic бол валютаар цалинждаг. Одоо Atomic-ийн бизнес дэлхийд нэг ID-н доор нэг марк цангаар ажилладаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл бас мөн нэг цагдоор нэг одоо урамшууллын системээр ажилладаг. Бид нар бол одоо бизнес маань Солонгосын цагаар удирдагдаж яваад Солонгосын одоо воноор бас урамшуулал маань гарч идэг. Гэхдээ тухайн улсад бизнесээ явуулж байгаа гишүүдэд ханшаар нь одоо тий үржүүлэгдээд тухайн улсын одоо валютаар өөртөө цалин болон ордог юм бас онцлогтой. Тэгэхээр бид нар валютаар цалинждаг ийм гишүүд болдог байх нэ. За ингээд энэ маань одоогоор ойролцоогоор Atomic-ийн 150,000 нэмэх хэсэг төгрөгийн урамшуулал болж байдаг. За дараа нь яах вэ? За ингээд өдөртөө одоо саяын 300,000 PV оноог одоо цуглуулахад эхэндээ бол цаг ордог.
Атомын бол эхлээд бол цагийн одоо тий хөрөнгө оруулалт гэдэг маш их хэрэгтэй болдог. Харин цагийн хөрөнгө оруулалтыг тий ингээд хичээл зүтгэлийн хөрөнгө оруулалтыг оруулснараа асар хурдан өсдгөр бас юм онцлогтой. За ингээд багаар онооны цуглуулсараа 300 мянган PV оноо эхлээд бол нэг сард болж болно. За тэгж жаад 14 хоногт, 10 хоногт, 5 хоногт. За ингэж жаад яг багассаар агаад өдөр болгон 300 мянган PV оноо цуглах боломжтой болдог. Ингүүл бид нар өдөр болгондоо агдаа 130-аас 150 мянган төгрөгийн урамшуулал авах юм боломжтой болоод эхэлдэг. За ингээд яг цаашлаад баг томрохын тэрээр онооны маань урамшуулал одоо тэ өдөр цуглуулах одоо оноо маань нэмэгдээд эхэлдэг. Ингээд 700 мянган PV оноо өдөртөө цуглах юм бол 120 мянган вон буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 260-аас 300 мянган төгрөгийг одоо тэ өдөр тутамдаа авах боломжтой болдог гэсэн үг. За хувийн онооны одоо нөхцөлийг энд харуулж байна. За өөрийн оноо 300 мянган PV оноо болсон бол баруун ба зүүн багаас 300 мянган PV онооны одоо тий урамшууллыг авах нөхцөл бүрдэж байгаагийнх нь за мөн хувийн оноо 700 мянга боллоо гэхэд баруун зүүн багаас 700 мянган PV онооны тэмцэтгэлийг авч урамшууллыг авах нөхцөл маань болох нь. За дараа нь ингээд сая 500 мянга байх нь энэ. 500 мянган хувийн оноотой бол баруун зүүн багаас сая 500 мянган PV оноог цуглуулах эрхээ авч байгаа бол 2 сая 400 мянган PV оноог цуглуулсан тэр үеэс эхлээд 2 сая 400 мянга, 6 сая, 20 сая, 50 сая PV оноонуудаар өдөртөө тааруулж урамшууллыг авах боломжтой ах нэ. За атомын төрүүлж орсон төрүүлж баяждаггүй гэдэг юм бас онцлог байдаг. Өөрсгөл жаны бизнесүүд бол яадаг вэ? Хин төрүүлж орно тэр хүн өндөр орлогыг аваад доогуур шоргоолчиг ажиллаж байгаа тэр олон хүмүүс хий дими хөлсөө урсгаж байдаг. Тэгэл атомид бол тэгдэггүй хизээ нэгэн цаг тэгээ та одоо өнөөдөр 2025 онд орно уу? 2022 онд орсон би байна уу? 2009 онд үүсгэн байгуулагдаж яхад нь орсон анхдагч гишүүд байна уу? Хамаагүйгээр тэгээ тодорхой хугацааны дараа бүгд орлогын дээд хязгаар буюу хамтдаа нэг адилхан одоо байр суурин дээр очдгоораас онцлогтой. Тэр нь яаж байгаа вэ гэхээр тань бодож өгөх өдөр бодох онооны дээд хязгаар гэдэг зүйлийг тогтоогоод өгчихсөн байдаг. За өдөр 50 сая PV оноог л та тэ цуглуулах боломжтой. Буюу өдөрт ойролцоогоор Монгол мөнгөөр 2,500-аас 3 сая төгрөгийг авах боломжтой байна. За ингээд орлогын дээд хязгаар гэдэг зүйлийг тогтоогоод өгчхөөр яах нь хүн баг нь томрох тусам томорсон ч гэсэндээ орлого маань яг л нэг л хязгаарт очдог гэсэн. Тэгэхээр олон орлоготой хүн бий болох нөхцөл энд бол бүрдэж идгээ гэж ойлгож болно. За дараагийнх нь тийм эхлээд бол яг нь энэ бол онооны урамшуулал байгаа. За онооны урамшууллаараа бид нарт бол өдөр дээд нь 3 сая төгрөг авах боломжтой байдаг бол энэ орлогоо дахин нэмэгдүүлье гэвэл цол хамгаалах хэрэгтэй болдог. Атомын бол нийтдээ 7 цолтой. Цолыг нь мастер гэж нэрлэдэг. Аль нэг зүйлээр мэрэгсэн хүн гэсэн одоо бас утгыг агуулж өгдөг гэж ойлгож байна. За цолыг бол хамгаалахад бас тодорхой нөхцлүүд байна. За сарда 2 удаа цолыг хамгаалах боломжтой байдаг. Сар болгоны 1-ээс 15, 16-наас сарын сүүл өдөр. За сарда нэг хамгаалсан ч болно, 2 хамгаалсан ч болно. Цолоо хамгаалахгүй байсан ч бас болдгоо гэсэн үг. Мэдээж хэрэг бид нар бол бизнес хийж байгаа тийм үү? Тийм бизнес хийж байгаа хүмүүс бол цолыг хамгаалж илүү их бусдад одоо боломжийг олгох нөхцөл нь цолны одоо хамгаалалт байдаг юм болов уу гэж миний туршлагаас бол одоо боддог. За ингээд эхний цолоо хамгаалж үзье. Нийтдээ 7 цолтой. 7 цолны эхний одоо нөхцөл нь багтаа аль нэг 15 хоногт нь 2,500 мянгаыг баруун болон зүүн багтаа цуглуулвал Sales Master гэдэг анхны одоо цолны болцлыг хангадаг. Энэ цол бол борлуулалтаар болж болдог цор ганц цол байгаа. За ингээд цолоо хамгаалсных нь бас урамшуулал гэж байдаг. Цолоо одоо энэ болцлоо хангах юм бол онооны урамшуул дээр нэмэх нь цолны урамшуулал гардаг байх нэ. За цолны урамшуулал маань
Аа сая 200 мянга ойролцоогоор сая 100-аас сая 200 мянган төгрөгийн урамшууллыг авдаг бол онооны урамшууллаараа бас зөв зохион байгуулж чадах юм бол саяас сая 200 мянган төгрөгийн урамшууллыг авах ийм боломжтой болдгоо гэсэн. За мөн түрүүн бэлгэний талаар ярьжсэн тийм энэ маань болохоор цолоо анх удаа хамгаалахад ирдэг ийм гурван бүтээгдэхүүн байдаг. За ингээд sales master-ийн үед бол хэмнэг хайрцаг, FMS-ний хайрцаг, evening care-ний хайрцаг гэсэн гурван бүтээгдэхүүний бэлгийг авдаг байх нэ. За ингээд sales master-ууд маань бол Atomy-гийн нийт борлуулалтын 10%-аас урамшууллаа бодуулан авч идэг байна. За ингээд яг уу sales master бол борлуулалтаар болж болдог цор ганц цол. Би одоо 1000 мөнгөтэй байгаад те одоо хэдэн зуун мянган одоо хэдэн зуун сая төгрөг гаргая энэ бизнесийг хийе гэд тантай хамтрах хүн байхгүй бол цаашлаад өөр цолонд очих ямарч боломжгүй байдаг араас юм онцлогтой. Тэгэхээр яадаг вэ гэхээр бусдыг амжилтанд хүргэж өгснөөрөө энэ цолоо амжилтаа бий болгож идэг онцлогтой. За мэдээч хэрэг те одоо бүтээгдэхүүнээ борлуулад хэрэглэгчээ бүтээгээд энэ онлайн дэлгүүртэй гишүүдэд бүртгээд за ингээд бизнесийн талаар бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгөө явж байхад нэг мэдхэд өөртөө нь адилхан цол хамгаалъя гэсэн багийн одоо хамтрагчид гарч ирдэг. За тэгвэл тэр хүмүүсээ цол хамгаалуулахад тэгвэл гэхээр дараагийн цолд нь хамгаалагдчихдаг. За өөрөө sales master багта зүүн болон баруун багта 2 sales master-ыг нэгэн зэрэг буюу нөгөө энэ сар болгоны 1-ээс 15 юм уу 16 сарын сүүл өдрөө аль нэгийг сонгоод бий болгоход Diamond Master буюу 2 дахь цолон дээр хурж идэг. Diamond Master-ууд маань компани борлуулалтын нийт PV онооны 5%-аас урамшуулал хүртэх боломж байдаг. За онооны урамшууллаараа бол ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн урамшууллыг авч идэг бол цолны урамшууллаараа мөн ойролцоогоор 2 сая орчим төгрөгийн урамшууллыг авч идэг байх нь. За мөн 3 бүтээгдэхүүний бэлэг маань дахин ирэх нь мөн энэ одоо Diamond Master цолноос эхлээд бэлэн мөнгөний урамшуул нь 2 сая 440 мянган төгрөг бол одоо бэлгэнд ирдэг байгаа. За одоо энэ сүүлийн бэлгийн одоо бүтээгдэхүүн болон бэлэн мөнгөний бэлэг маань цолоо анх удаа хамгаалахад нэг удаа ирдэг юм онцлогтой байгаа. За цаашдаа энэ цолоо тэгээ нэг сарда нэг хамгаалах юм бол ойролцоогоо 4 сая орчим төгрөгийн орлоготой. За цаашлаад 2 хамгаалах юм бол 4 саяас 9 сая төгрөгийн орлоготой юм гişүүд болж уурах нэ. За тэгвэл Diamond Master маань цаашлаад өөртөө адилхан 2 Diamond Master-ыг бий болгосноор Sharon Rose Master буюу Atomy-гийн 3 дахь цолонд хүрдэг. За Atomy-гийн 3 дахь цолтой маань компани нийт борлуулалтын одоо PV онооны 2%-аас урамшууллаа бас бодуулан авдаг байх нэ. За ингээд Sharon Rose Master маань онооны урамшуулалтаа ойролцоогоор 7 сая орчим төгрөгийн урамшууллыг авдаг бол 2 дахь буюу цалны урамшууллаараа 4 сая 800 мянга орчим төгрөгийн урамшууллыг авч идэг. За гуравт нь нөгөө бүтээгдэхүүн өмнө нь бол бэлгэнд авч байсан бол 3 дахь цалнаас эхлээд хосоор аялах, гадаад аялах ийм эрхийг авч идэг байх нэ. За дараа нь дөрөвт нь бэлэн мөнгөний одоо бэлэг маань 4.8 сая төгрөг болдог ороо. Одоо бэлгэнд ирдэг. За ингээ Sharon Rose Master маань яг дахиад мөн өөртөө адилхан 2 Sharon Rose Master-ыг одоо бий болгож бусдыг амжилтанд хүргэж өгснөөрөө Star Master буюу 4 дахь цолонд хүрдэг. За Star Master маань онооны урамшуулал болон цолны урамшууллаараа ойролцоогоор 25 сая орчим төгрөгийн урамшууллыг авч идэг. За энэ үед болохоор энэ PPT бэлдэж явах үед бол би Star Master болоог байсан байна. За ингээд мэдэхгүй болохоор яг 2-3 дахин одоо нэмэгддэгэ гэхэд тайлбарлаж өгдөг байсан. За одоо бол онооны болон цалны урамшууллаараа ойролцоогоор 25 сая орчим төгрөг авдсан байлээ шүү. За ингээд гуравт нь бэлэг байгаа ч тийм бэлэг маань болохоор аяллаа эрх маань 4 хүний эрх болж одоо нэмэгддэг. За мөн яаж вэ? Бэлэн мөнгөний бэлэг маань 24 сая 390 мянган төгрөг болж ирсэн юм ээ. За бэлэн мөнгөний бэлэг маань өмнөх Sharon Rose Master дээр 4.8 сая төгрөг байсан бол энэ үед яаж вэ? 5-6 дахин нэмэгдэж байгаа юм тийм ээ. За ингээд ийм
өндөр урамшуулал болоод эхэлдэг. Тэгээ би түрүү хэлжсэн тийм бага бодуулаад ингээ аажим явж идэл огцом ингээ тусэрдгээ гэхээр яадаг вэ? Тэгэхээр урамшууллаараа таны ажиллаж байгаа одоо тэр хэмжээнд бүрдүүлж байгаа багийн чин хэмжээнд хүртэл өндөр урамшууллуудыг өгж байдгаараа бас даваа талтай. За ингээд Star Master маань өөртөө адилхан 2 Star Master-ыг бий болгосноор Atomic-ийн 5 дахь цол болох Real Master цолонд очдог. Real Master маань компани борлуулалтын PV онооны 1%-аас урамшуулал авч байгаа. Яаж вэ? Цолон томрох тусам авж байгаа одоо урамшуулал маань Atomic компани борлуулалтын одоо тий өчүүхэн хэсгээс одоо авч эхэлж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг маш том багийн ахлагч болж байгаа учраас тэр хэмжээгээр одоо мөнгөн урамшууллууд маань нэмэгдэнэ үү гэхээс хасагддаггүй байна. За ингээ онооны олон цолны урамшууллыг нь хэлүүлээ дараад нь яриа. За гуравт нь бэлэг байсан тийм ээ. Бэлэг маань яах вэ гэхээр нөгөө одоо гадаад аялах эрх маань 10 шөнө 11 өдрийн круиз аяллаа 4 тасалбар болж урьдаг. За дараа нь бэлэн мөнгөний бэлэг маань яах нь 121 сая төгрөг болж байна. За мөн машин түрээсийн эрхийг бас өгдөг байна. За мөн сар бүрийн үйл ажиллагаанд зарцуулаарай гэхэд 4 сая 880 мянган төгрөгийг өгдөг байх нэ. За Crown Master гэжтэй 6 дугаар цол. За Real Master ахтай өөртөө адилхан 2 Real Master-ыг бий болгосноор Crown Master цолонд очдог. За та бүхэн минь одоо бий болгоно гэхээр бас буруугаар ойлгоод иж магадгүй тий. Тэгвэл яадаг вэ гэхээр анханасаа хамтарч байгаа хүмүүсийн амжилтыг ахиулж багийг бүрдүүлэхдээ хамтарч ажилдагаа л гэсэн үг. Тэгэхээр яг анх одоо Diamond болж байхад нь sales болж исэн хүмүүсээ дараагийнхад нь Diamond болгож өгөө тий. За нөгөө Diamond болсон хүмүүсээ Sharn Rose Master болгоод ингэж цол хамтрагчтай цолыг ахиулж доороос нь шинэ цолтонгуудыг шинэ хүмүүс боломжийг олгосноор энэ цолоо ахиулж идгээрээ онцлогтой байдаг шүү. За ингээ Crown Master маань одоо бэлгээ гэхэд те 4 удаа дахин круиз аяллаа эрхийг бэлгэнд авч яадаг байх нь. Дөрөвт нь бэлэн мөнгөний бэлэг маань хэд болж 731 сая төгрөг болж байгаа шүү дээ. За мөн тавд нь өмнө нь болохоор машин түрээсийн эрх өгдөг гэсэн бол одоо машин шууд бэлгэнд өгч байна тийм ээ. Судлалын тансаг зэрэглэлийн автомашин бэлгэнд өгдөг. Бол сар бүрийн үйл ажиллагааны зардал гээд 12 сая 200 мянган төгрөгийг Atomic компаниас танд урамшуулал болгон олгодог байх нэ. За Atomic бол нийтдээ 7 цолтой гэж хэлсэн тийм түрүүн. Тэгвэл одоо Atomic-ийн хамгийн сүүлийн цол болох Imperial Master цолыг танилцуулъя. Crown Master ахта өөртөө адилхан 2 Crown Master-ыг бий болгосноор Imperial Master буюу Atomic-ийн 7 дахь цолн дээр очих нэ. За ингээд цолтон Imperial Master цолтон болсноор бэлгэн гэхэд нөгөө дахин круиз аяллаа 4 эрх маань хэвээр байх нь бэлэн мөнгөний маань бэлэг маань 2 тэрбум 400 сая төгрөг орчим болдог байх нь. За мөн тансаг зэрэглэлийн автомашин, том аврын автомашин бас бэлгэнд өгдөг бол сар бүрийн үйл ажиллагааны зардал маань 24 сая 400 мянган төгрөг болж нэмэгдэх нэ. Мөн одоо тий офис түрээсийн 165 м квадрат офис түрээсийн эрхийг өгч идэг бол жолоочийн цалин хэмээн 4 сая 800 мянган төгрөгийг бас Imperial Master-ууд маань өгдөг байх нь. Мөн оффистэй олгоод нарийн бичгтэй болох нь нарийн бичгийн цалингийн бас өгдөг байх нэ. За ингээд яах нь бид нар Atomic-оос тэтгэвртэй гарах нэ. Цаашаа очиод авах цол байхгүй, цаашдаа одоо тий авах бэлэг байхгүй болно. 2 тэрбум төгрөгийнхаа бэлгийг аваад гадаадад одоо хамгийн сүүлдээ 4 одоо дөрвөлээ аялаад оффистаа болоод хувийн жолоочтой олцсон мөртлөө яах вэ? Тэтгэвртэй гарчнаа гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ хүмүүс бол мэдээж хэрэг бусдад одоо vision алсын харааг өгж дэлхийд даяар аялсан тий ингээд одоо Atomic-ийн дэлхийн одоо бусад орнуудад одоо тий хэлэхэд нь тухайн одоо багийг дэмжиж тухайн одоо улсыг дэмжиж ажилдаг одоо хүмүүсийг алсын харааг бэлгэлдэг ийм хүмүүс болоод хуурсан байдаг. За ингээд Atomic-ийн оргилд хүрлээ. Imperial Master цолтон болчлоо. Гэхдээ бид нар энэ бизнесийг эхлүүлэхдээ хамгийн одоо тий гол зорилго бол мэдээж орлого олох байсан шүү дээ. За тэгвэл яах вэ гэхээр Atomic-ийн бизнесийг эрхэлж байгаа бизнес гишүүдийн хамгийн одоо гол зорилго бол сар бүр 100 сая воны орлогыг олоход байдаг. 100 сая вон гэдэг маань одоогийн Монгол ханшаар ойролцоогоор 250 сая төгрөг
болж байгаа. За ингээд яг энэ одоо тий 100 сая воныг хизэнээс авах боломжтой байдаг вэ гэхээр маш сайн бага бүрдүүлсэн тий суур бага маш сайн бүрдүүлсэн хүний хувьд real master буюу 5 дахь цолноос эхлээд энэ орлогыг бий болгох боломжтой гэсэн. За энэ орлого маань болохоор яг нь түрүүний яриадсан онооны олон цолны урамшуулал гэсэн хоёр урамшууллаас бодогдож байгаа. Цардаа 2 удаа цолыг хамгаалж болж байсан ч тий. Энэ 2 удаагийн цолны сорилт, цодны одоо хамгаалалтын орлогууд гэсэн үг байна. За тэгээд Crown Master дээр бас яг ингээл 100 сая воноор Imperial Master дээр 100 сая вон цаашлаад тий тэтгэвртэй гарсан ч гэсэндээ 100 сая воны буюу ойролцоогоор 250 сая төгрөгийн орлоготой ийм хүмүүс болж хувирах нэ. За тэгвэл энэ орлогыг хүмүүс одоо аавна гэхээр маш их айдастай болдог. Уул нь авчмаар байдаг тий. Гэтэл яаж вэ? Нэг бол би хэд залуу, нэг бол би хэд хөгшин байна. За эсвэл би мөнгөгүй байна. Эсвэл би танилгүй байна. Гэх мэтчлэн маш олон одоо ийм юунуудыг хаалтуудыг өөртөө хийж бодлороо төгжиж яадаг тий. Тэгвэл яасан байх нь? Энэ бодлыг ч надад арилгаж өгөх одоо илтгэл би PPT-г бэлдсэн байгаа. Тэгэхээр яг энэ нэмэгтээ 70 настайдаа Атомигийн бизнесийг эхлээд 81 настайдаа Crown Master буюу Атомигийн 7 дахь цолон дээр очиод чемодан дөрөв мөнгө авч ирч тийм ээ. Тэгэхээр биднэрт боломж яг нь байх нэ. Бид нэр хөшсөн гэж болоод өөрийгөө голоод хэрэггүй гэж. За тэгвэл энэ залуу бол статус түрэн гарсан Crown Master эхлээд хүн байгаа. Маш ядуу амьдралд одоо өссөн. Тэгээд одоо Солонгост очиод байж байхдаа санаандгүй байдлаар Атомиг мэдээд за Атомиг мэдсэн цагаас өстө галзуураа тэг бүр нөгөө гэртээ ч харах завгүйгээр ингэж ажилдаг. Би бүр ингээ гэртээ 2 цаг ветеран сууж яваад ингээ очин гэхээр маш их цаг алдах байгаа юм санагдаад центр дээрээ хондог байсан гэд. Тэгж ажилдаг байсан залуу 4 жилийн дотор Crown Master цолонд очиж чадсан байдаг. Тэгэхээр яхаа залуу гэж өөрийгөө голохгүй мөнгөгүй гэж бас өөрийгөө голох шаардлагагүйгээр цаг хугацааны хөрөнгө оруулалтыг хийхэд бүх зүйл боломжтой байдаг нь Atomi байгаа. За энэ Atomiгийн хамгийн анхны Imperial Master Багчонсон Imperial Master-ийн одоо анхны Imperial Master-ийн одоо юугаа хүлээж цолоо хүлээн авч байгаа юм зураг байна. Багчонсон Imperial Master-ийн хувьд маш олон одоо хувийн бизнесүүд хийж үзсэн боловч тэгээд тасралтгүй дандаа дампуурсан. Хамгийн сүүлд ажиллаж байсан хоолны газар дампуураа тэндээс одоо хаашаа явахаа мэдэхгүй байж байгаа үедээ Атомигийн талаар мэдэж энэ бизнесээ эхлүүлж исэн. Ийм хоёр хүүхдийн ээж ганц бие эмэгтэй байсан тийм ээ. Тэгээ хүүхдүүдээ хоолгүй, нойтон одоо тийм ингээ бүр хичээлдээ яваад ирэхтэн ч гэсэндээ тосч чадахгүй, бүр ингээ орой хоолгүй хүртэл орхиод энэ бизнесийг одоо ингээ эхлүүлээ тий сургалт семинараа тавиа бага бүрдүүлээд ажилладаг байсан гэд өөрийнх нь маш гоё түүхүүд байдаг л да. Ингээд яасан тодорхой хэмжээнд хүүхдүүдтэй одоо ингэж жоохон хойш нь тавьж ингэж бизнесээ тэгээ илүү их цаг зарцуулснараа Атомигийн хамгийн анхны Imperial Master болсон бас юм онцлогтой. За одоо бол сарын 100 сая воны тасралтгүй орлоготой Атомигийн одоо хамгийн анхны 1 номерын центрийг нээсэн маш гоё 5 давхар одоо хамгийн сүүлийн орчин үеийн дизайнтай ийм гоё том центрийг өөрийн одоо тэг хөрөнгөөр босгож Imperial Master-ийнхаа бэлгээрээ босгож гэж авсан бас ийм гоё онцлогтой ийм Imperial Master байгаа. Тэгэхээр хүн болгонд шалтгаан тооцох шаардлага байдаггүй. Бүгдээрээ боломжийг хайх юм бол бүх боломж Атомид бол байдаг. Мэдээж хэрэг өөртөө хичээл зүтгэл итгэл үнэмшил бат байх ёстой. Бид нэр Атомигийн урай өгөнд хүртэл бүх зүйл маань энэ бизнесийг хэрхэн хийх вэ гэдэг энэ бүх зүйл маань тавигдаад өгсөн байдаг шүү. Бас за энэ бол Атомигийн Idogu Imperial Master гэж Imperial Master-ага 17 жил олон сүлжээний бизнесийг хийсэн боловч тасралтгүй одоо тэгээ дампуурсан. Хамгийн сүүлд хийсэн сүлжээний бизнесээсээ бүр илүү их дампуураа тэгээ бүр орох орончгүй болоод бүр хүлэмжинд амьдардаг байсан. Энэ хүн Атомигийн бизнесийг эрхлээд
Атомид хамгийн хурдан бас Imperial Master болсон ийм онцлогтой хүн байдаг. За одоо бол тэгэхээр аялал явж идэг энэ хүний нөгөө хөтөлбөрийг одоо энэ олон улсад ажиллаж байгаа аяллахын цагийн хөтөлбөрийг харсан чинь дийлэнх нь далаа дээр өнгөрүүлжсэн. Далаад усанд тийм их дуртай хүн. Тэгээд далаа дээр л одоо дийлэнх цагаа өнгөрүүлээ. Тэгээд сургууль семинарт багахан цагийг зарцуулаад ингээд бусдад дандаа ингэж одоо ингэж аялж зугаалж явдаг ийм хөтөлбөртэй хөө ингээд өмнө нь бас нэг юм Real Master одоо эрэхтэй бид нарт бас сонирхуулсан ярьж байсан. Тэгэхээр яг нь цаг хугацааны одоо тий хацаагаар маш баян, мөнгөөр баян дэлхийд даяар одоо тий өөрийг нь ваа гэж онгоцны бодолд өөрөм одоо хүмүүс тосч идэг ийм том амжилтаа бүтээсэн хүн болж чадсан байх нэ. Тэр Атомид хэн одоо хичээж зүтгэн тэр хүн болгон амжилтанд хүрэх боломжтой 16 жилийн түүхэнд 13 одоо Imperial Master төрөн гарсан байх нэ. За ингээд за Атомид болохоор тий мэдээж хэрэг хамгийн анхны юу шинэ бизнес эрхлэгчид бол маш их хүчээр зүтгэл гаргадаг. Тэгвэл тэр хичээл зүтгэлийг нь бас хөндлөж өгөх юм промошнуудыг бас зарлаж өгдөг. Атомын нийт борлуулалтынхаа 35%-ийг гишүүдтэй түгээж өгдөг болвол нийт одоо 35%-ийн одоо түгээлт нь арай хүрэг байгаа учраас semi sales гэдэг мастерын одоо промошныг бас одоо яасан гаргасан байдаг. Тэгэхээр semi sales мастерын промошныг илүү их дэлгэрэнгүй өөртөө одоо тий спонсорудаас дахин судлаасаа гэж бол хүсэж байна. За ингээд итгэлээ дуусгая. Өнөөдрийн минь одоо итгэлийг одоо хүлээн авсан та бүхэндээ баярлалаа. Атоми бол одоо тий ажилласан одоо хичээсэн хүн болгонд бүх боломжийг нээж өгч идэм юм. 2хан жилийн хугацаанд Атомигийн одоо тий 4 дахь цолон дээр болж ингэж очиж чадсан байна. Тэгэхээр яг би чадсан юм чинь дээ та бүхэн ч гэсэндээ чадна. Хамгийн гол нь спонсортой итгээд бага одоо идэвхжүүлээд ингээд хичээл зүтгэл гаргаад өөрөө бүтээгдэхүүнээ маш сайн судалж өөрөө бүтээгдэхүүнийхээ үр дүнг үзэж бусдад үзүүлж чадсанараа энэ амжилтыг бол бүтээдэг байгаа. Тэгэхээр та бүхэн ч гэсэн чадна гэд амжилт хүсье. Асуух зүйлээ бас асуугаарай. За өнөөдрийн маань маркетингийн танилцуулга семинар ингээд дуусч байна. Логин нэгээд. За бүгднгийнх нь дууг нээсэн. Асуулт асуух хүн байна уу? Дуугаа нэгээд асууж болно. Орой минь энэ явсан маркетинг нь хаана хадгалагдах вэ? Маш их ойлгомжтой, хүнд үзүүлэхэд өгөөжтэй гоё маркетинг байлаа. Тэгнэ. Зал жаргал Diamond Master дахиад Бүгдээрэнд орой минь төргийа. Тэгээд маш ойлгомжтой, хүмүүст үзүүлэхэд өөр өгөөжтэй гоё маркетинг байлаа. Тэгэхээр энэ маань хадгалагддаг гэсэн хаана хадгалдаг вэ? Тэрийг нэг ойлгомжтой тайлбарлаад өгч болох уу?